Сэлэнгэ гинэт энэ зүүд биш байгаа гэж бодмогцоо хазраа чанхан чимхэд авлаа. Өвдөж байна гэж ихтэйх. Тиймээс сэрүүн байна. Бас түрүүний тэр эвлүүлдэг тоглоом шиг хачин ирийн өгсөн сарнаа цэцэг буудан дээр тавьсан цүнхтэй хамт өөрийг нь хүлээх мэт гултайн хэвтэн. Сэлэнгэ цэцгийг авч өөр амьд цэцэг хийсэн устаа шилэн савнд хамтд нь хийлээ. Сэлэнгэ тайвширч чадсангүй. Яг л харь гаригт ганцаараа төөрч ирээд тэндээ үрд хоригдож байгаагаар өөрийгөө төсөөлж байгаа юм тэр. Цонхныхон ойр орчмоор ойрхон хэргэлдэж нүднийхэн булангаар гэрэл насаалттай тасалгааны цонх хайх хэдий ч байдал өөрчлөгдсөнгүй. Уг нь энэ бүхнийг тохиолдол гэж үзээд зүгээр л зурагтаа асаагаад нөхрөлүүгээ утсаар ярих хэрэгтэй гэж өөртөө хэлж байсан ч энэ бодолтой эзэн болж чадахгүй л байлаа. Ер нь л энэ олон айлуудын ядаж нэг нь гэрлээ асаахгүй бол огтхонч тайвширч чадахгүйгээ тэрээр сайн мэдэж байв. Алив ядаж зурагтаач гэсэн асаагаад багч чадахгүй сүмгэр гэрэл гаргаад гачтэй. Сэлэнгэ энэ үгийг өөртөө бүр сонсогдохуйцаар чанга хэлжээ. Ингээд гэрийнхэн халаадыг авч одоо болтол даарсан нь арилаагүй байгаа хүүтэн биеийн дээрээ нөмрлөө. Түүний бүр голд нь хүүт орсон байгаа ч ядаж өөртөө халуун цай аягалахыг завдсангүй. Зүгээр л гараа илгэндээ зөрүүлж цонхныхоо өмнөр нааш цааш холхино. Сэлэнгэ үнэндээ яахаа мэдэхгүй байлаа. Тэрээр чухам энэ үед л хүн хүнээрээ дэндүү их дутдгийг ёстол голдоо ортол мэдрэх шиг болжээ. Баг бахта ууланд дүүтэйгээ нуугдж тоглоод дүүгээсээ бүр хол зугтаж байсан нь Сэлэнгэгийн санаанд гинэт оров. Тэгээд тэр холоос дүүгээ сэмхэн харж яахын сонирхон нуугдж байсансан. Тэгэхэд түүний дүү Гамболд нь дөнгөж л 8 настай байж их чигээ хааж нүүрэндээ инээмсэглэл тодруулан гүйж байснаа удалгүй түүний тэр жаргалтай гинэн инээд нь ормөргүй арилчхаж билээ. Дараа нь бүр нүүрэнд нь айж сандарсны шинж тодхон харагдаж "Игчээ та гараад ирээч" гэдэл хоолойныхон чадлаар хашгирч эхлэхэд нь Сэлэнгэ бүрч их баярлаж хөөрч байсансан. Ёс талныг маш сайн нуугдаж чадлаа шүү гэж өөрөөрөө бахархаад л чанга инехгүй тулд алгаараа амаа таглаад л гэтэл харин дүүн удахгүй уйлж эхэлсэн. Тэр үед Сэлэнгэ хэдий 12 нас хүрч байсан ч дүүгээ чухам яагаад уйлсныг ойлгоогүй. Дүүгээ уйлаа зогсохгүй болохоор нь нуугдаж байсан газраасаа гардаг ч юм билүү гэж бодсноо дахиад жаахан гүрий гэж шийдээд азансан. Гэтэл дүүн уйлахаа болох нь бүүхэл ихэр татаж эхэлснээ ухаан алдаад унчгаж байсан юм. Тэр үед Сэлэнгэ үнэхээр дүүгээ яагаад тэгж их айгаад бүр ухаан алдаж унсныг ойлгоогүй. Харин одоо л тэр үеийн дүүгийнхээ айдсыг жинхэнэ утгаар нь ойлгох шиг бас мэдрэх шиг болж байлаа. Хинч байхгүй энэ хорвоо дээр орь ганцаархнаа үлдчихлээ гэсэн айдас. Тийм ээ. Энэ айдас л ертөнцийн өчтөчнөн айдсуудаас хамгийн тэргүнд тавигдах нь дамжиггүй гэж Сэлэнгэ дотроо бодов. Хүн үхэхээ сайдаг. Яагаад үхлээ сайдаг нь ойлгомжтой. Үхэл гэдгийг мэдэхгүй болоод л тэр. Үхээд амилсан хүн гэж байдаггүй. Хэрвээ хүн үхээд эргээд ирж болдог бол үхлийн нууц тайлагдаж үхлийн тухай айдас биш болчихно шүү дээ. Үхлээ сайдгийн гол шалтгаан бол өөрийн олон жилийн турш танил дотнуулсан орчноос бүр мөсөн ангижирч угаа явдал бөгөөд ингэснээр орь ганцаархнаа болж бусдын амьдралаас тусгаарлагдах явдал биз. Сэлэнгэгийн толгойд өөрийн ирэхгүй ийм бодол эргэлдэж эхэллээ. Гэхдээ яг одоо бол Сэлэнгэгийн сэтгэлд төрж байгаа айдас нь үхлийн тухай айдсаас ч бүр долоондор юм. Тэр айдас бол мэдээж энэ ертөнцид ганцаараа амьд үлдэх. Тийм ээ.
ганцаархна. Бусд нь яасан нь мэддэхгүй аль нэг тийшээ явхад түүний мэдлгүй үлдчихнэ гэдэг аимшигтай. Энэ хэдий байж боломгүй гэлээч үнэхээр тийм бол яана гэсэн бодол Сэлэнгээгийн санаанаас гарахгүй зовоосоор. Тэр үед айснасаа болоод ухаан алдаж байсан дүүгээ одоо бодоод бүр маш их өрөвдөх шиг боллоо. Тийм ээ. Яг л орь ганцаархнаа үлдчихсэн юм шиг. Гэрт ханын цагны чаг цоглохоос өөр ямар ч чимээ энергүй хэвээр. Сэлэнгээ гэртээ орж ирснээс хойш бүр 1 цаг гарan өнгөрчээ. Хамаг бие сэтгэлийг нь айдас жихүүдс эзэмдээд ухаан нь өнгөрөн оцсон руу бид чинь тэнүүчлээд цаг хугацаа хэрхэн өнгөрснийг анзаарсангүй болол та. Сэлэнгээгийн харц цонхноосоо салж чадахгүй байгаа хэвээр. Ятгад энэ хугацаанд машин яваанч харагдсангүй. Бүр машины гэрэл хаа нэгтээ ёлтоогч үзэгдсэнгүй. Цаг хугацаа өнгөрөх тусмал айдас нэмэгдэж бүр галзуурхад хүрээд байгаа Сэлэнгээ энэ үед өөдөөс нь харсан 9 давхар байшингийн хамгийн дээд давхрын бололтой цонхоор гэрэл тусахыг харлаа. Сэлэнгээ баярлсандаа золтой л ураа гэд хашгирчихсангүй. Гэвч харамсалтай нь түүний энэ баяр тэгтлээ удаан үргэлжилсэнгүй. Удалгүй асаалттай цонхны цаана хэн нэгэн хөхөнгийн костюмтай итгээд ирж зогссон нь түүний энэ баярлсан сэтгэлийг ор мөргүй замхруулж орхих хангалттай шалтгаан болжээ. Өнөө хэвлүүлдэг тоглоом шиг долирнуудтай хачин залуу. Түүний тэр долирнууд яг Сэлэнгээ рүү инээмсэглэн ширтэж байгаа нь энэ харанхуй орчинд тодоос тод ялгаран харагдлаа. Тэгснээ өнөөх цэнхэр костюмд гараараа Сэлэнгээ рүү дуудах мэд даллахан тэр. Сэлэнгээ цонхноосоо зочих мэт холдож тэгснээ буцаж гүйж ирээд хумхи хөшгөө хааж орхилоо. Сэлэнгээ айснасаа болоод бүр дагжин чичирч байхан тэр. Тайвшир хэрэгтэй. Энэ бол хэвийн үцэгдэл. Бүх юм хэвийн. Сэлэнгээ хэсэг хугацааны дараа өөртөө ингэж хэлээд хөшгөөр халахсан цонх руугаа эргэлдсэн байртай айжмаар төглөө. Тэрээр удалгүй хөшгөнийхөө өмнө тулж ирээд нэг үзүүрээс нь хумж атхаад зөөлхөн ярав. Гата бороо цутгсан хിവэр бөгөөд түрүүний цонх гэрэлтэй харин өнөөх цэцэг бэлгэлсэн ир байсангүй. Энэ үед мөн л урдын адил бусад орон сууцнуудын гэрэл асаагүй хിവэр л байлаа. Сэлэнгээ хөшгөө буцааж хаагаад нөхөрлүүгээ ярихаар гар утсаа нээтэл нөхрөөс нь зурвас ирсэн байхан тэр. Өнөөдөр яаралтай ажил гараад уулзаж хэлж амжилгүй томилтоор явуулчихлоо. Хэр удахыг одоохондоо хэлж мэдэхгүй нь уучлаарай. Чамайгаа үнсэе. Энэ зурвсыг хараад Сэлэнгээ үнэндээ нүдэндээ ч итгэсэнгүй. Хизээж томилтоор явж байгаагүй нөхөр нь гинэт ингээд явчихдаг байжээ. Сэлэнгээгийн нүднээс том нулимс сунаж нөхөрлүүгээ утсаар холбогдох гэсэн боловч бүтсэнгүй. Ингээд Сэлэнгээ зурагтаа асаах гэснээ болж дахин цонх руугаа очиж харсан хэдий ч түрүүний ганцаас бусд нь унтраалттай хിവэр байлаа. Магадгүй өнөөх цэнхэр костюмд дахин цонхны цаанаас өөрлөн даллаж байх уу гэж бодсон ч азар тийм дүр зураг олж харсангүй. Эсвэл түрүүн зүгээр л хийм харсан байж болох юм. Гэтэл хийм харсан байж болно гэж өөртөө хэлэх нь дэндүү худлаа зүйл гэдгийг Сэлэнгээ сэтгэлийнхээ мухарт мэдэрч байлаа. Гэнэт Сэлэнгээд нэг хачин жигтэй муухай зүйл санаанд нь буухан тэр. Арай тэр эвлүүлдэг тоглоом шиг долир залуу ганцхан манай гэрийн цонхноос гэрэл тусч байгаа болохоор наашаа ирж яваа хэрэг биш байгаа та. Тийм ээ. Түрүүн яалтчгүй намайг харчхад гараараа даллаа дуудаж байсан. Тэгээд намайг ирэхгүй болохоор наашаа ирж байгаа юм болов уу?
Засмал зам дээр тогтсон шалбаагийг харанхуйд огтхонч ажирлгүй туучиж зогсоо загвид цутгах хүүтэн бороонд гараа өмднийхөө халаасанд хийгээд нүүрэндээ инээмсэглэл тодруулан бивитэл алхасаар ирж яваа юм болов. Сэлэнгээгийн хамаг биеийн шар ус айснасаа болоод босгон тэр. Нэрээ тэр долир нүдтэй залуу энд ирж гимэн тийм сайхан зүйл болохгүй нь лавтай. Сэлэнгээ ингэж бодмогцоо хаалганыхын түгжээг сайтар түгжсэн эсгийг нэгтлэхаар өөдрүүгээ дөхөж ирэхэд өөдөөс нь хэн нэгэн хаалга тогшхон тэр. Хоорондоо 1 секунд орчмын зайтай нэгэн хэмнэлээр ингэж хаалга тогшох нь аргагүй хачирхалтай байлаа. Сэлэнгээ цочсондоо хоошоо ухран нэг хөлөндөө нөгөө хөлн тэгэлж өгзгөрөө шалан дээр унчхав. Сэлэнгээгийн гэрт ингэж зочилж ирдэг найз нөхөд ах дүүс өмнө хизээч ингэж зохиж байсан нь үгүй. Нөхөр нь тэр өөрийн гэсэн хаалгаа тогших тусгай хэмнэлтэй байдаг. Сэлэнгээ яахаа мэдгүй хаалганыхаа өмнө суусан чигтээ хөшиж орхилоо. Нөхөр маань томилолтоор явна гэсэн болохоор гинэт ингэж ирнэ гэж байхгүй. Бас миний таньдаг хүнч биш. Яг саяын өөрийг нь даллан дуудаж байсан цэнхэр костюмт мөн байх нь. Сэлэнгээ өөртөө ингэж хэлээд хаалга руугаа нүдээч цавчгаас айн гөлрөн ширтсээр. Хаалгыг үргэлжлүүлэн цогсон хിവэр байсан бөгөөд Сэлэнгээ хинбэч гэж асууж чадахгүй хөшин зогсож байснаа чухам юугээд угаан сайн сонсогдохгүй нэг зүйлийг амандаа бовтнох нь тэр. Хэр утсныг бүү мэд. Ямар таач магадгүй азар хаалганы цаануугаа өнөөх итгээд хаалга тогшхоо болжээ. Сэлэнгээ арай хийж нэг юм сэхэн авах шиг болоод нөхрийнхөө эмээг жижиг өрөөнд угааг санан түүн дээр очихоор алхлаа. Эмээ, та унтаагүй байна уу? Унтаагчиг. Сэлэнгээ эмээгийнхэн өрөөрөө гидсээр тулж ирээд хаалганд нь чихээ наан чагнав. Гэтэл эмээ нь унтаагүй байгаа бололтой юу н мэддэхгүй шол хийсэн чимээ өрөөнд дотроос сонсогдож байх нь тэр. Ямар тач хаалганы гаднаас өрөөнийхөө гэрлийг асаагаагүй байгаа нь тодорхой байлаа. Нөхрийнх нь энэ өдөлсөн эмээ 1 жилийн өмнө цус харваад хайртай ач хүүгээ бараадан гэрт нь ирсэн нь энэ ажээ. Эмэгнийг анх нүүж ирснээс хойш Сэлэнгээ хурдхан шиг өөр тийшээ яваасаа эсвэл зүгээр шулуухан шиг нүд анчхаасаа гэж дотроо үргэлж хүсдэг байхдаа амьд үгтэл шиг болж орхисон энэ эмээгээр хизээ нэгэн цагт хайн татнаа гэж төсөөлсөн ч үгүй явжээ. Энэ өндөр настай эмээ хэдий цус харвснаас хойш ярих сонсох чадвар нь эрс доройтсон ч гэсэн ямар ч байсан ачхүү бэр хоёртойгоо ойлголцож чаддаг байлаа. Бас түүгээр зогсохгүй чөөчгнэн алхаж өөртөө хэрэгтэй идэж уух юмаа олоод авчихдаг. Дулаан өдөр гараад орцны үүдэн дээр хэдэн минут нарлаад суучихтайгаа.